сарын 12-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт Япон улсад албан ёсны айлчлал хийлээ. Японы ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хилцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг ахиулах, улс төр эдийн засаг, соёл боловсрол гээд бүхий л чиглэлд өнөөгийн харилцааны түвшинд дээшлүүлж, хамт ажиллагааны эрчмийг нэмж, илүү хурдтайгаар, илүү их эрч хүчтэйгээр, харилцан ашигтайгаар хамтран ажиллах зөвшөлтсөд хүрсний зэрэгцээ 3 хүрэхгүй хоногт 20 гаруй уулзалт хийж, улс төр бизнесийн хүрээнийхний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тулгамдж байгаа гол асуудлуудыг гарган ирж шийдэх арга гарцаа оновчтой тодорхойлж чадсан нь ерөнхий сайд Эрдэнэтийн альчлалын гол үр дүн байсан юм а. Мөн Монгол улсад Японы шинэ хөрөнгө оруулалтуудыг татах бодит ажлын эхлэл болгож хамтын ажиллагааны санамжчдуудыг ч айлчлалаар байгууллаа. Ерөнхий сайд Эрдэнэтийн Японд хийсэн айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчдэд хүргье. Ерөнхий сайд жаргалтлахын Эрдэнэт анхны гадаад айлчлалаа 90 орчим төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр Японд хийсэн нь Монголын талаас Японтой хамтрах хөрөнгө оруулалт татахад өндөр ач холбогдол өгсөний илрэл юм. Японы ерөнхий сайд Шинзо Абеч Монгол улсын үе үеийн ерөнхий сайд нарт үзүүлж байгаагүй төрийн өндөр хүндэтгэлийн ёслоор Эрдэнэт ерөнхий сайдыг угтан авсан нь Монгол-Японы харилцааны гүн бат харилцан бие биенээ дэмжсэн утга агуулгын илэрхийлэл боллоо гэдгийг Японы хэвлэлүүд ч онцлон бичиж байсан юм а. Хоёр ерөнхий сайд албан ёсны хилцээ хийх үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл боловсрол, иргэд хоорондын харилцаа, худалдаа хөрөнгө оруулалтын өргөн хүрээний сэдвээр санал бодлоо солилцож, Монгол-Японы харилцааг шин шатнд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтсныг ерөнхий сайд Эрдэнэт онцолж байлаа. Албан ёсны хилцээний үеэр Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе Япон улсын гадаад бодлого дахь Монгол улсын ач холбогдлыг өндрөөр үнэлж, манай улсын дунд олон урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм а. Албан ёсны хилцээний дараа хоёр ерөнхий сайд хамтарсан мэдээллийг хийсэн. Монгол улсын ерөнхий сайдын анхны гадаад айлчлалыг бид ойрын түнш Япон улсаас эхлүүлж, өнөөдөр Япон улсын ерөнхий сайд эрхэмсэг ноён Шинзо Абетэй албан ёсны хилцээг хийлээ. Бидний хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг үр амьсгалд амжилттай боллоо. Нэгдмэл үнд зүйлстэй бүс нутаг бидний дотны түнш Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж гүнзгийрүүлэхэд Монгол улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Ерөнхий сайд Шинзо Абе бид хоёр Монгол-Японы харилцааг дараачийн шатанд дэвшүүлэн гаргаж, итгэлцлийг бэхжүүлж, улс төр эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаа бэхжүүлэхээр тогтсоо. Манай хоёр улсын хооронд өндөр дэд түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, харилцан итгэлцэл бэхжсээр байна. Энэхүү өндөр түвшинд хүрсэн айлчлалын ойлголцоод итгэлцэл суйрлан харилцааг дараачийн үе шат руу оруулж, манай хоёр ард түмний хэлхээ холбоог зудаатгаж, хувийн хөгжлийн хамтын ажиллагааг тэлэх зорилт бидний өмнө тавигдж байгаа. Миний айлчлалын зорилго үүнд чиглэгдэж, айлчлалын хүрээнд болсон худалдаа хөрөнгө оруулалтын форум болон бусад арга хэмжээний үеэр олон Япон Монгол хүмүүс хоорондоо танилцаж, найз нөхдөйгөө хүрээгдсэн. Ерөнхий сайд Шинзо Абе Япон улсын гадаад бодлого дахь Монгол улсын ач холбогдлыг үнэлж, манай орны дунд урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж хамтран ажиллагаа илэрхийлсэнд бас талархаж байна. Бид Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцааг 2017-оос 21 онд хөгжүүлэх зорилттой дунд хугацааны шинэ хөтөлбөрийг байгуулахаар тохирч, эх 4 жилд хэрэгжүүлэх гол ажлаа энэхүү хөтөлбөрт тусгахаар ярилцсан. Монгол улсад арчлалыг бэхжүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад нэн чухал дэмжлэг үзүүлж ирсэн Япон улстай монголчууд бид цаашид харилцаа хамтын ажиллагаагаа зузаатгаж, хоёр талын хүрээнд болон олон улс бүс нутгийн давцанд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах болно. Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт анхны айлчлалаа Япон улсаас эхэлж байгаа нь манай хоёр улсын халуун дотн нэгт сайн харилцаатай илэрхийлэл гэж үзэж байгаа юм. Бид өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтаас хойш 3 сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол улс ардчлал, эрх чөлөө, хүний эрхийг үнэт зүйлэн болгон дээдэлдэг учраас Япон улс стратегийн түншин гэж чухалчлан үздэг юм. Миний бие Монгол улсад 3 удаа айлчилсны үндсэн санаа чинь
Өнөөдрийн уулзалтаар ерөнхий сайд Эрдэнэттэй маш үр дүнтэй, ач холбогдол өндөртэй яриа хэлэлцээр өрнүүлж чадлаа. Өнгөрсөн оны 7 дугаар сард уулзахдаа хоёр орны харилцааны шинэ хөтөлбөрийг боловсруулах талаар санал нэгдсэн. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг заасан road map буюу замын зураглалын үүрэг гүйцэтгэх юм. Өнөөдрийн уулзалтаар энэ хөтөлбөрийг боловсруулах ажиллагаанд түргэгдэх талаар санал нэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын харилцаа улам өргөн хүрээнд хөгжинэ гэдэгт би итгэлтэй байна. Ерөнхий сайдын ажлын бас нэг гол үр дүн нь Монгол-Японы бизнес хувийн хвшлийнхэнтэй нүүр тулан уулзаж, худалдааг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа гол бэрхшээлүүдийг шийдэх арга замыг хамтран хэлсэн явдлаа. Хоёр улсын засгийн газар хооронд 2001 онд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөгжүүлэн дэмжих тусгай хэлцээр байгуулагдсан байдаг. Энэ оны 6 дугаар сараас мөн эдийн засгийн түншлэлийн хэлцээр буюу чөлөөт худалдааны гэрээ хэрэгжиж эхэлсэн ч бодит байдал дээр өнөө хүртэл бид Япон улстай 500 сая долларын л худалдааг хийж иржээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ 207 сая доллараар хэмжигдэж, хоёр орны бараа эргэлт нь Монгол улсын нийт худалдааны бараа эргэлтийн ердөө 3.5%-ийг эзэлж байна. Ийм нөхцөлд Монголын талаас экспортыг нэмэгдүүлэх, Японы талаас хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх нь ерөнхий сайдын ажлын гол зорилго байсан юм а. Тиймээс ч Токио хотноо Монгол-Японы худалдаа хөрөнгө оруулалтын форумын зохион байгуулахдаа шинэ засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ямар бодлого баримталж байна вэ? Монгол сүүлийн 10 гаруй жил бүрдээгүй улс төр засаглалын тогтвортой орчин бүрдээд байгаа нь хөрөнгө оруулагчдад ямар давуу тал олгож хэрхэн итгэл найдварыг төрүүлэх ёстой вэ? Эдийн засгийн хямралаа Монгол улс хэрхэн гэтлгийж өсөлтийг бий болгох вэ зэрэг хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхсан асуултуудад хариулт өгсөн юм а. Хамгийн гол нь хоёр орны хувийн хвшлийнхний шууд хэлхээ холбоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг ерөнхий сайд Эрдэнэт болон түүний засгийн газрын өндөр албаныхан онцолж байлаа. Хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлцээр нь Монгол улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлцээр бөгөөд худалдаа эдийн засгийн салбар дахь нэг томоохон дэвшил болсон. Энэхүү хэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгч та бүхний хамтын ажиллагаа болон худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шин шатанд гаргаж, экспортын барааны татварыг үе шаттайгаар бууруулах, худалдаанд учирч буй хориг саадыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтад дэвшилтэд технологиг нэмэгдүүлэх, тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чадвартай, хамтын ажиллагааны нөөц боломж ихтэй. Дэлхийн эдийн засаг тэргүүлэх байр суурийг эзэлдэг Япон улсын эдийн засгийн бодит сонирхлыг Монгол улсад бий болгох, хоёр талын худалдаа ялангуяа Японы шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх нь манай улсын эдийн засгийн бодлогын тэргүүлэх ач холбогдол байх болно. Монгол улс Япон улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг төлхөө хөгжүүлж, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон улсын өндөр технологиг Монгол улстай нутагшуулах зайлшгүй шаардлага байгаа юм а. Хадагтай ноёдоо Монголын ард түмэн 1990-ад оны ихэнх үед зах зээлийн эдийн засаг шилжиж хүнд хэцүү үеийг даван туулахад Япон улс Японы ард түмэн хамгийн ихээр тусалж дэмжиж ирсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе манай улсад 3 удаа албан ёсны айлчлал хийж хоёр орны иж өрөнд түншлэлийн харилцаа шат дахиж хөгжиж буйг нотолж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж Монголын экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн эрч нэмэх санаачлагыг дэвшүүлж эдүгээ хоёр тал амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна. Хөндлөнгийн байгууллагын хийсэн судалгаагаар Монгол улс Япон улстай чөлөөт худалдааны хэлцээр байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт 50-60%-аар нэмэгдэх тооцоо гарчээ. Энэхүү эрэг судалгаа бодит байдал дээр нотлогдох хэсэг нь гагцгүй та бүхнээс хамаарна. Хурдтай, зоригтой бизнесийн үйл ажиллагааг Монголд эхлүүлж үр шимийг нь хүртэх боломж Японы хөрөнгө оруулагчдын өмнө нээлттэй байна. 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхдээ үйлчилгээний ихэнх салбарын зах зээлийг бид хөрөнгө оруулагчдад нийсэн.
Японтай эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулагдсаны үр дүнд бизнесийн үйлчлэгээ, харилцаа холбооны үйлчлэгээ, барилгын инженерийн үйлчлэгээ, түгээх үйлчлэгээ, боловсрол, байгаль орчин, санхүү, эрүүл мэнд, нийгэм, аялал жуулчлалд хамаарах үйлчлэгээний зах зээлийг бид Японы талд нээж өгч байна. Боловсруулах үйлдвэрт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Боловсруулах үйлдвэрийн хувьд бол зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байна. Хар төмөрлөгийн үйлдвэр байна. За мөн монголчууд бид бас олон жил ярьж байгаа асуудал бол нүүрс хийлжүүлэх, шингэрүүлэх гэдэг асуудал. Тэгээ энэ чиглэлээрээ бид нэлээд шуурхай ажиллах ёстой. Өчигдөр бид үндэсний хөгжлийн газрын даргатай хамтарч аж үйлдвэр эдийн засгийн яамтай уулзлаа. За энд бол бид судалгаагаа наривчилж хоёр тал хамтарч хий. Тэр үндсэн дээр төслөө хэрэгжүүлэе гэсэн тийм зарчмын тохиролцоонд хүрлээ. Өнөөдрийн энэ хөрөнгө оруулалт худалдааны форумд бол 200 гаруй Японы бизнесмен хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр эндээс бол Монголын худалдаа, үйлчилгээ, за дээрэс нэмээд үйлдвэрлэл, уул уурхай хэмжлэн олон салбаруудыг бол сонирхож байгаа. Өнгөрсөн хугацаанд бол одоо Монголын гол томоохон компаниуд бол Японы талтай хамтарч ажиллаж байсан бол өнөөдөр одоо жижиг дунд үйлдвэрүүд нь Японы бас Монголыг бас нэлээд сонирхож байна. Монголын бизнесмэнүүд ч гэсэндээ өнөөдөр чацарганаас ахуулаад олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Японд руу бас экспортлох сонирхолтой байна. Энэ тал дээр тодорхой хэмжээгээр засгийн газрын бодлогоор, худалдааны бодлогоор бас биднийг дэмжиж өгөөч гэсэн хүсэлтийг бол тавьж байна. Богино хугацаанд эдийн засгийн хямралаас гарах засгийн газар Монгол банкны хөтөлбөрч Японы хөрөнгө оруулагчид анхааран сонссон илтгэлүүдийн нэг байлаа. Монголын улс төрийн орчин тогтвортой, засаглалын бодлого оновчтой, хэлбэрэлтгүй хэрэгжүүл Япончууд уул уурхай эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх боломжтойгч Япон улсын эдийн засаг, үйлдвэр, худалдааны дэд сайд Такуми Ихара илтгэлдээ онцолж байсан юм а. Эдийн засгийн түншлэлийн хэлцээр нь Япон Монголын бизнесийн харилцааг шинэ төвшөнд гаргах ус ач холбогдолтой болсныг онцолж хэлье. Монгол улсын ерөнхий сайдын айлчлалч чухал цаг үед өндөр ач холбогдолтой бас үр дүнтэй зохион байгуулагдаж байна. Бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын тодорхой бөгөөд тогтвортой орчин чухал юм. Ийм нөхцөл боломж Монголын шинэ засгийн газарт бүрдсэн сайшаалтай хэрэг гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын тодорхой тогтвортой орчин, татврын орчныг багтаах ёстой болж байгаа юм. Өнөөдөр хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтанд саад болж байгаа асуудал нь давхар татврын асуудал юм а. Японы талаас ч манай бизнес эрхлэгчдийн зүгээс ч давхар татврын асуудлыг эхний ээлжинд энэ парламент дээр шийдье гэж ярьж байгаа. Тэгэхээр Японоос манад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт бас цөөхөн байгаад байна. Тэгэхээр Японд татвар төлсөн аж ахуйн нэгж хамтарсан бол Монгол төлөхгүй. Хэрвээ Монгол татвараа төлсөн бол Японд төлөхгүй. Ингэж хоёр тал руу чиглэсэн том хөрөнгө оруулалтын урсгал бий болно гэдгийг өнөөдөр дэд түвшний уулзалтын үеэр хөндөж тавьж байна. За Монгол улсын ерөнхий сайд ч гэсэн давхар татврын асуудлыг ерөнхийдөө шийдэх хэрэгтэй юм байна гэдэг дээр бол бас уулзалтуудын үеэр хөндөж ярьж байлаа. Давхар татврын хувьд бол одоо парламент бол бас хэлцэхэд бол бэлэн энэ асуудлыг бол оруулаад ирвэл яг гэвэл өнөөдөр Монгол улсад бол одоо хурд аюул чухал байна. Бидэнд бол хүлээгээд авах бол бас хугацаа байхгүй. Тийм учраас Японы одоо бизнес эрхлэгчид, Японы ажил хэрэгч хүмүүс маань бол бас Монголын бүтээгдэхүүнийг бол маш их сонирхож байна. Тийм учраас энэ хууль эрх зүйн орчин, таатай орчин гэл одоо маш яралтай бүрдүүлж их нь бол ач холбогдолтой юм. Бид нар бол энэ удаагийн айлчлалаар бол бас давхар татвар гэдэг асуудлыг бол гэрээний дагуу бол хоёр талд нь хүчингүй болгож байна. Дипломат одоо паспорттой хүмүүст бол 30 хоног бол визгүй зорчихыг асуудлыг шийдэж байна. Тэгээд их олон зүйлүүд бол энэ удаа шийдэж байна. Энэ удаагийн айлчлал бол зээл авахаасаа илүү ердөөсөө тоног төхөөрөмжүүд, хөрөнгө оруулалтууд оруулах талаас нь их анхаарсан аж ахуйн нэгжүүд бол бас энд бол хамтарч ажиллахад айлангуяа Японы аж ахуйн нэгжүүд бол Монголд хөрөнгө оруулалт хийхэд их төлхөө анхаарсан ийм л уулзалтууд болж байна. Орчин бүрдүүл бизнес эрхлэгчид өөрсдөө л хамтраад ажиллана гэдгийг Монгол-Японы бизнесүүдийн төлөөлж хэлж байлаа. Токио хотын Energy Resource компани болон Японы Sumitomo Group хооронд нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж жижиг байгууллаа. Монголын нүүрсийг гадаадын зах зээл дээр худалдаж авахыг хүсдэг хамгийн гол асуудал нь тээврийн асуудал. Мэдээж хятадын нутгаар дамжин тээвэрлэх асуудал бий. Үүнийг л хурдан шийдэх хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр коксох нүүрсний үн 200 давсан энэ үед Япон руу гаргаж эхэлбэл том боломж юм а.
Бүх төрлийн зай хураагуурыг дахин боловсруулах үйлдвэрийг Япон технологиор Монголд агуулахаар болж цагаан чулууд концертсон болон Япон улсын Suzuki Shoukai компани орно хамтын ажиллагааны санал бичиг байгуулагдав. Энэ санаачлах бол 2 жилийн өмнөөс бол Монголын үндэсний телевизээр Прусийн батарей нэртэй энэ хагигдал батарейг яах юм бэ гэж анх яриа хэлэлцээ өрнөжсэн. Тэгээ бодож яснаа ерөөсөө манай Монгол улсад энэ батарей бол нутаг буцахгүй юм байна гэдэг. Нутаг буцаагүй батарей гэж юм төсөл одоо хэрэгжээд сүүлийн 2 жил одоо судалгаа хийж хагас үйлдвэрийн туршилт хийж одоо тоног төхөөрөмж компани ингээд сонгож байна. Хондоо дэсэн нэ. За машины зай хураагуурыг дахин боловсруулдаг хоёрхан том компани байна. Энэ нь өөрөө экологт хортой бүтээгдэхүүн учраас яаралтай дахин боловсруулах шаардлагатай байдаг юм а. 50 сая малтай Монгол улс 100-аас бусад цагт дотоодынхоо сүүний хэрэгцээг импортын хуураас үгээр хангаж ирснийг өөрчлөх бизнесийн хамтын ажиллагааны эхлэлч мөн Токио хотноо тавигдлаа. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж зогсохгүй экспортлох зорилгоор Монголын Mongolian Dry Milk компани, Японы Prissai компанитай санал бичиг байгуулсан юм а. Импортын бүтээгдэхүүний хэдэн хувийг танаа үйлдвэр хангах вэ? Манай үйлдвэр бол импортын бүтээгдэхүүнийг 100% хангачаад гадаадад гаргана гэсэн зорилготой байж байгаа. Манайх ч юм болохоор ч нэг 50 хэдэн сая малтай тэгээд 800 хэдэн сая литр сүү боловсруулах хүчин чадалтай. Тэрнийхээ зөвхөн 4.1% л одоо манай энэ том үйлдвэрүүд хэрэгжилж чадж байгаа. Яагаад гэвэл тэр хол газар хүрч чадахгүй учраас манай энэ төхөөрөмж болохоор өдөө сүүг шууд газар дээр нь хуурай болгоод хадгалах хугацаа тэр бүх юм найдвартай болгоод их хэмжээний болгоод Улаанбаатар хоттой хацрахад бол маш тохиромжтой юм бүтээгдэхүүн. Бид хамгийн сүүлийн үеийн технологиор Монгол сүүнээс хуурай сүү гаргаж авна. Японы зах зээлд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг байх болно. Ийхүү чамлахаар төвшөнд явж ирсэн худалдаа хөрөнгө оруулалтын салбарыг шинэ төвшөнд гаргаж хөгжүүлэх эхлэл тавигдсан нь ерөнхий сайдын айлчлалын бодит үр дүн гэж хэлж болох юм 2 бүтэн хоног амрагч цаагүй 20 гаруй уулзалтыг ерөнхий сайд өглөөний цайнаас оройн зоогийг ч алгасалгүй хийсэн нь ийхүү хоёр орны улс төр эдийн засгийн харилцааг шинэ шатанд жинхэнэ утгаар нь гаргахаар зорьсны илрэл байсан юм а. уулзалтууд зөвхөн Япон-Монголын харилцаа хамтын ажиллагаа бэхжүүлэх, шин шатанд гаргах, худалдаа эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байлаа.
Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэтийн анхны гадаад айлчлал болох Япон улсад хийсэн албан ёсны айлчлал энэхүү өндөр үр дүнтэй, маш ажил хэрэгч, бодит үр дүн гаргасан айлчлал болон түүхэнд үлдэж байгааг Монголын мэдээ сувгийн сурвалжлага баг Токио хотноос мэдээллийг бэлтгэн хүргэлээ.